Марс бол шинэ цагийн Монгол мөрөөдөл. Монгол мөрөөдөл байгаа зогсохгүй нь бол шинэ цагийн дэлхийн мөрөөдлийн алтан хэлхээсэн дээр байгаа монголчуудын тэмүүлэл. Яагаад гэвэл яг өнөөдөр хүн төрөлхтөн дараагийн 90 руугаа шилжих гэж байна. Марсын иргэн шилтэй болох гэж байгаа. Худлаа юм шиг, хийсвэр юм шиг боловч та нар интернет захин ухаад үзтээ. Elon Musk юу хийж байна? Jeff Bezos юу хийж байна? SpaceX, Blue Origin ямар судалгаа хийж байна? Тэр нь NASA хэрхэн үнэлж байна? Энэ бол бодит биелэл болж байгаа. Марс бие төсөл яагаад монголчуудын бахархал гэж? Яагаад монголчуудын мөрөөдөл гэж? Учир нь бид нар хүн төрөлхтний мөрөөдөлтөд хөл нийлүүлээ алхаж байгаа учраас. Бас хүн төрөлхтний ирээдүйд хувь нэмрээ оруулж байгаа учраас энэ бол монголчуудын шин цагийн мөрөөдлөө гэж би зоригтой оруулж чадна. Та бүхэн харж байгаарай. Хэдхэн жилийн дараа өнөөдрийн үлгэр домог шиг яригдж байсан зүйл бодит биелэн болоод Монголд шинэ хөрөнгө оруулалт, шинэ боломжууд, шинэ нүүдэл цутгаж орж ирнэ. Үүний үндсэн дээр бид өөртөө итгэлтэй болно. Өөртөө итгэлтэй үндэстэн мөрөөдөлтөд үнэнч улам түүнрүүгээ шунан тэмцэж чаддаг. Энэ боломжийг Марс бие төсөл Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв та бүхэнд санал болгож байгаа. Mars for everyone.